Энэ бол Айн үргэлжил дээрлэхүүлэн ангуучтай алсан мангасыг шинжилж үнд хүрэх хэсгийг нь ялгаж авах игэл чадвартай залуу. Энэ ертөнцид хүмүүсийг төрөхөд гэрлийн дарь их мэрэгжил, харанхуйн дарих чадварыг нь сонгон өгдөг. Мэрэгчлүүдийг 3 хэсэгт хуваадаг. Дээд давхраг баян худалдаачин, стратегч чадвартнууд, нэг үгээр удирдагч хүмүүс. Дунд давхраг сэлэмжин, шидтэн, доод давхраг тариачин, шинжээч гэх мэт хүмүүс. Айн багада эцэг эхийн алдснаас адал явдал хайгч болохыг зорин явна. Данжинд явж байхад нэлийн үнд хүрэх тамийн нохойн зохицтой тааран Айн нэг л хачин байгааг дээрлэхүү дарагдах хэлсэн ч шуналдаа авсан залуу Айныг хог шаараар нь дуудан хүчээр шинжлүүлэн цааш харуул дахин нэг цогцос хэвтэж байдаг. Залууч Айныг сүрдүүлэн байж дагуулж явсаар цогцоор дүрэн өрөөнд ирэхэд Айн хачин байгааг хэлсээр урдаас маш олон тамийн нохой гарч ирэхийг мэдсэнгүй. Орон залууч арга сэдэн шидээр Айныг саажуулан унгаад өгөөш болгон зүхтдэг. Айнч барьж идүүлэхийн даваан дээр яаж игээд босон цүнхэндэг зүйлсээ шидэм боломж гарах үеэр зүхтан гагцсан дээр ирэхэд гарцыг нь нураасан байлаа. Айнч хажууханд нь өөр нэгэн гарц байгааг харан ороход авцалтай таван түүнд 2 сонголт үлдлээ. Нохойд идүүлэх эсвэл авцлаас унах. Айн юу ч хийсэн үхэхээ мэдээд авцлаас үсрэн эцсийн эцэст юу ч хийж чадаагүйдээ харамсан нүдээ нээж харуул аврах модны өмнө ирсэн байх ба нэгэн цагт дэлхийн мод гих агаар мандал байх шидийн хүч маанаас орж гаргаж байдаг мод эрт цагт гандаж оршихоо болоход маана хаанаас ч юм гарсаар байлаа. Эрдэмтэд өөр дэлхийн мод оршиж байгаа гатарлаж том хэмжээний хайгуул хийсэн ч олдоогүй. Арайч данжин дотор байхыг хэн мэдхв. Айнч дэлхийн модны туслаар амьд гаран баярлснаа илэрхийлээд энд өлсөж өгч байснаас данжингаас гарахаар шийдэн алхан явж байхад хаанаас ч мангас дайрсаар эс зэрэглэлийн гэрэмлийн гих мангастай тарснаа ойлгон үхэхийн даваан дээр аврагдлаа гэж бодтол эс зэрэглэлийн үхлийн бавгаа гарч ирэн Айн луу дайрсаар идүүлэхийн даваан дээр хин нэгэнд аврагдан дахин сэрж харуул бүх шархан идэгрэн урд нь үдсгэлэнтэй охин сууж байгааг харан хин гэдгийг нь асуухад Юрий гих ертөнцийн модны сүнс цагаан үст нь ертөнцийн модны хамгаалагч гэдгээ хэлж ядаж байхад цагаана нилээд айштай маа. Айнч үхлийн бавгаатай тулдаж байхдаа нүдээ алдсан ч ертөнцийн модны хэсгээр шин нүд хийж өгчээ. Яагаад ингэж их тусалсан бэ гэвэл энэ ангал руу унаж ирсэн хүмүүсийг Юрий авардаг. ертөнцийн модыг хараад мөчр навчснаас нь зулгааж баярлснаа ч хэлдэггүй. Айн л түүнд сайхан ханджээ. Гэвч нэг асуудал нь энэ данжингаас гарах амаргүй болохоор Айныг цагаана хүчрхэг болгон бэлтгэхээр болдог. Бэлтгэл хийхээр харанхуй онгилд явж байхад Айны нүд халуу дүүгэж шин нүднийхээ тусламжтай харанхуйдах юуг ч харж чаддаг боллоо. Ийхүү сургуульд хэллээ. Хамгийн ихэнд гэрэмлийн мангасын бүх дайралтаас бултаж сурахаар болон хөдөлгөөнийг нь үнэлж чадсан ч бултаж чадсангүй. ертөнцийн модны шүүдэр байгаа болохоор хид ч гимтсэн эмчилж чадхаа хэлэн ийхүү өвхөн хатан суралцаар мангасын дайралтаас анх удаа бултаж чадлаа гэж баярлан анхаарлаа сулруулж байхад нь араас нь дайран шархтуулна. Ийхүү бэлтгэгцээр дараагийн шат болох мангасыг алгацаг ирлээ. Цагаанаач Айнд ертөнцийн модоор хийсэн сэлэм өөж Айн нүдэ ашиглан мангасын хөдөлгөөнийг удаашруул ганц дайралтаар алчдаг. Ийхүү энэ хавьд байх бүх мангасыг алснаар гэрэмлийн мангасын чадварыг үнэлээд өөрийн болгох гэтэл толгой нь маш хүчтэй өвдөж чадварыг нь авдаг. Тэр маш хурдан гүйж сурсан ч энэ нэг хурдыг бие нь гүйцэлгүй унаад өгнө. Ингэж тасралтгүй гүйхэр болон үүнийг хэдэн 10,000 хийхэр болон ямар ч хөдөлгөөнийг төсвөрлөх ган төмөр биетэй болдог. Цагаанаач өөрийнхөө чадварыг уулуулахаар болж ямар шившлэг ашиглахгүйгээр шид ашиглах чадвартайгаа хэлж ийхүү чадварыг нь хуулсаар маананы багтаамжаач ихсгэн хагассаар өнгөрөхөд нэг дор 1000 гаруй галт бөмбөлөг гаргаж чаддаг болон дунд төвшний шид сурдаг. Ийхүү үхлийн багуутай тулдах цаг нь нэрлээ. Айч өөрийн юу чаддгаа үзүүлж шидээр дуусгадаг. Ийхүү сургууль дуусгар болж дээш явхаас өмнө Юрий бэлэг өгөн ертөнцийн модны цөмийг шин нүд болгон өгдөг. Одоо Айны нүд ертөнцийн мод болон Юрий үргэлж Айныг дагаж явахаар болдог. Цагаанаач мөн хязгааргүй эд зүйл хурааж болох тэмдэг мөн хүчрхэг илд өгдөг.
Юрич дээшээ гараад гэр бүлтэйгээ уулзмаар байгаа хэлэн ертөнцийн мод анхандаа том мод байсан ч 9 хуваагдан газрын данжинд нуугдчихэ. Юун түрүүнд эндээс гарахаар дээшээ явна. Замда аврам могоотод тулдан чадварыг нь үнэлтэл Юригийн ачаар өвдөлт мэдрэхгүй байгаагаа анзаарч данжин дахь цөмийг нь авахар боссын өрөөнд ороход дуудах шидээр босс нь гарч ирэн юун түрүүнд ойртож байгаад туйлын шид гих хүчрхэг шидээрээ юрчгүй болгон данжингийн цөмөр айны төвшинг сайжруулан тусганд айныг өгөөш болгон хайсан залуу айныг анд нөхдөө өмгөөлж үгсэн гэж худлаа уйлан барим ярьж байхад айн орж ирэн бүх үннийг хэлэн бүгд залуулуу дайрс давшилж байхад хэдий айныг өгөөш болгож орхисон ч айн хамгаалan энэ бүхэн болоогүй бол өөрийгөө ийм хүчрхэг болохгүй байсан гэж дотроо бодон хамгаалсаар айныг хүн болгон өөр болсныг анзааран гаран явдаг. Айн тэр эд тосгоны хажуудах данжин эзлэн боссыг нь алж чадварыг нь өөрийн болгож чадсан ч ертөнцийн модыг олж чадалгүй явж байхад урдхан өсөг тэрэг мангасын дарилтад өртөж байгааг мэдрэн очиж туслаад худалдааны газрын эзэн Жаспер болон улсын 3 дугаар гүнж Ягаанад туслан гэрт нь очин цай уун сууж байгаад Ягаанаас айныг Юри хартаад байгаамаа. Яа гэж байхад Жаспер хүртэл наадтай гэрлээч гинэ. Яасан бэ гэсэн Жаспер Эрдэнэ чулуунд дуртай болохоор айны нүдийг харан сахиусны цөм гэдгээ мэдээд найзууд болон нүдийг нь үргэлж харах зөвшөөрөл авдаг. Энэхүү Жаспераас ертөнцийн мод хаана байгаа талаар мэдээлэл авч нуус данжин руу орохоор болж данжин руу ороход хаашаа ч юм данжин дах ширэнгэн ойлоо орон өөрийн дүү Ягаан ус данжингийн гүнд байгаагаа чадвараараа хилэн ядаж байхад Ягаана тоглоом хийх дуртай маа. Айн жураг шавн занганаас булцаар Ягаанагийн толгоогоо гашилган тавьсан урхийг нь ийм амархан даваад байгаад уурлан энэхүү мангасуудтай тулдан чадварыг нь аван явсаар Ягаана чарагсдан мангас гаргасаар хорон залууч хүмүүст муулуулан өөдгүй амьтнаараа дуудуулан эмэгтэй амтрагч нь хүртэл уран залууч алдсан нэр хүндээ эргүүлэн авахын тулд өндөр зэрэглэлийн даалгавар аавн биелүүлж нэр хүндээ эргүүлж авахар болон залууч айны араас явж байгаагаа мэдсэнгүй занганд орон явсаар мангастай тааран идүүлэхийн даваан дээр айн ирэн авраад шархагийг нэдгээ ухаан алдуулаад гадаагш гаргадаг. Айнч боссын өрөөнд ирэн газар доороос авраг яс мэлхийг гарч ирэн дайрсан ч ямар ч гэмтэл учрахгүй байснаас айн ойртож хүзэн хий үзэгдлээр хийсэн бие гэдгийг нь мэдээж шидийг нь арилган бяцхан амтан байгааг нь мэдэн Ягаанаач бууж өгөн ихч дүүсч уулзан баярлцгааж Ягаанаа цахиусны цөмөө бэлэг болгон өгж өхөөрдөм яст мэлхий Ягаанагийн хамгаалагч гэдгээ хэлэн ингээд бүгд хамтдаа бүх ертөнцийн модыг олохоор болон энэч дөвчин агсаар эхний гарсан 4 ангийг ярьлаа. Дараагийн ангийг яриулмаар байвал лайк дараад комент бичээрэй.